Одоо шууд сурвалжлах багтаагаа холбогдож мэдээлэл дамжуулъя. За үзэгчдээ бид мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдож байна. За олон нийтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэнд боловсрал одоо бас хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд за урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэг шинжилгээнд заавал хамрагдсан байхыг бол заасан байдаг. За энэ бол олон эрсдлээс урьдчилан сэргийлэх бол ач холбогдолтой. За тэгвэл яг энэ шинжилгээг хийдэг эрүүл мэндийн байгууллагууд мэргэжлийн хяналтын газартай хамтран өнөөдөр бол одоо зөвлөгөөн хийж байна. Энэ талаар мэдээлэл авахар бид хэлцээний дарагтай уулзаад байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар тийм одоо зөвлөмжүүдийг өгч байна. Эрүүл мэндийн байгууллагууд маань яг яаж ажиллах журмаа хэрхэн мөрддөг юм бэ? За сайн байцгаана. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд бол яг энэ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний байдалд бол тандалт судалгаа хийсэн байгаа. За уг эрүүл мэндийн үзлэг шинжилгээний маань гол ач холбогдол бол энэ үйлдвэр үйлчилгээний байгууллагт ажиллаж байгаа ажиллагчдаа шалтгаалсан халдвараас сэргийлэх за тухайн үйлдвэр үйлчилгээний байгууллагаас үйлчлүүлсэн иргэд тэнд ажиллаж байгаа ажиллагчдаас хамааралтайгаар ямар нэгэн өвчлөлд өртөхгүй байх гол эрсдлийг бууруулах зорилготой бол энэ шинжилгээ бол хийгддэг байгаа. Нийтдээ 4 төрлийн үзлэг 4 төрлийн шинжилгээ 2 төрлийн үзлэг хийгддэг. За энд нийтдээ 12 төрлийн ажил мэргэжлийн хүмүүс хамрагддаг байгаа. Тэгээд ажил мэргэжлийн онцлогоос хамаарат бас зарим нь нэг үзлэгт хамрагддаг болвол зарим нь бүх үзлэг шинжилгээндээ хамрагддаг ийм байдлаар бол зохицуулт байгаа. Тэгээ өнгөрсөн онд хийсэн тандалт судалгаанаас харахад бол нэлээлгүй зөрчил дутагдал байна. Энэ нь бол үйлдвэр худалдаа үйлчилгээ эрхлэгчид төрийн байгууллагууд аль алинд нь бас алдаа дутагдал байна гэдэг үнэлгээ дүгнэлт гарсан. Тушаалын хэрэгжилт бол төдий хангалттай биш байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Үүнтэй холбогдуулаад өнөөдөр мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэлтэй танхимын хэлбэрээр за аймагуудын эрүүл мэндийн газар мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн эмнэлэгтэй онлайн хэлбэрээр бол өнөөдөр энэ хилцүүлгийг хийж байгаа. Нийтдээ 70 гаруй хүний бүрэлдэхүүн бол ийшээ орцсон. Улсын хэмжээнд бол хилцүүлэг бол хийгдэж байгаа. Хамгийн гол нь өнөөдрийн хилцүүлгээс гарах үр дүн болвол мэдээж энэ үйлдвэр худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэд аж ахуй нэгж байгууллагуудад мэдээллийг бас сайн түгээд сурталчлах хэрэгтэй юм байна. За энэ дээр зөвхөн ажил олгогч гэдгээс илүүтэй иргэд ч гэсэн энэ талын мэдлэгтэй байх ёстой. Ямар нэгэн байдлаар шинээр ажилд орохын тулд ялангуяа энэ заагдсан 12 чиглэлийн ажилд орохын тулд би бас энэ үзлэг шинжилгээнд хамрагдсан байх ёстой юм байна шүү гэдэг мэдээллийг бас иргэдэд түгээх зүйтэй юм байна гэж бид нар энэ хилцүүлгээс тогтож байна. Дээр нь энэ эрүүл мэндийн байгууллагууд маань энэ үзлэг шинжилгээний үнэн бодиттой байдлыг хангах, за дотоодын хяналтаа сайжруулах шаардлага байна гэдэг ийм шийдвэр гарч байна. Яагаад тэгэхээр өнгөрсөн онд хийсэн тандалт судалгаагаар эрүүл мэндийн дэвтэр дээр үзлэг хийгээд бичлэг хийхдээ дутуу хөтөө эмчнэр маань бөглөдөг, шинжилгээ хийхгүйгээр ямар нэгэн байдлаар танил талаа харж бөглөх тийм үү ийм асуудал байна. За мөн цагдаа хуулийн байгууллагатай хамтарч бид нар ажиллах шаардлагатай байна. Яагаад гэвэл энэ зах зээл дээр энэ дэвтрийг хурамчаар хийгээд хурамч тамга тэмдэг ашиглаад энэ зах зээл энэ шинээр ажилд орж байгаа юм уу энэ үйлдвэр үйлчилгээний байгууллагад ажиллах гэсэд худалдан борлуулдаг гэсэн ийм зөрчил дутагдлууд байгаа учраас энэс хэрхэн урьдчилан сэргийлэх үү байгууллагууд маань яаж ажиллах вэ гэдэг гол асуудлыг бол ярилцж байна. За баярлалаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 онд за 10,000 хүнд л яг энэ эрүүл мэндийн одоо үзлэг шинжилгээндээ хэр үнэн зөв хамрагдсан бэ гэдэг шалгалтыг хийхэд 25% л яг хуурамчаар үзлэг шинжилгээнд хамрагдахгүйгээр дэвтэр авсан. За шинжилгээг бол одоо зохиомлоор даруулсан зөрчил илэрсэн байдаг байна.